Moodle-ийг гэрийн даалгавар хэрхэн илгээх үү гэдэг заавар бичлэг оруулъя. Гэрийн даалгаврыг зөвхөн гэрийн даалгавар гэдэг хэсгээр л илгээнэ. За гэрийн даалгавар гэдэг рүү дараад ороод үзэх юм бол ингэж харагдаж байгаа. За энэ дээр болохоор ийм ногоо ягаан гэдэг нь ямар ялгаатай вэ гэхээр ногооноор бичсэн байгаа зүгээр л даалгавар одоо зарлал маягаараа өгдөж байгаа гэсэн. Буюу Moodle-ээр буцааж хүлээж авахгүй л гэсэн утгатай. За ийм ягаан байх юм бол буцаагаад ямар нэгэн файл Moodle-ээр илгээх юм байна гэж ойлгож бодно гэсэн. За жишээлбэл энэ зарлалууд одоо яагаад ногоон байгаа вэ гэхээр код орог дээр хийх даалгаврыг Moodle-ээр илгээх шаардлагагүй буюу код орог дээрээ хийцэн байхад багш нь өөрийнхөө код оргоор ороод багшийнхаа ирэхээр бүх хүүхдүүдийн юу хийж байгаа, хэрхэн хийж байгаа бүгд мэдээллийг авчдаг. Type-N-Secom бас мөн адилхан гэсэн. За Canva Enter дээр ч юм уу хийсэн зарим даалгаврууд нөгөө нэг Moodle дээр нөгөө нэг хит өндөр файл авахыг нь хязгаарлалсан цаанаасаа тэгэхээр өндөр файл явахгүй байгаа тохиолдолд Canva-гаараа шууд илгээчих болно. Тэр нь нөгөө Canva-гаар даалгавар илгээх дээр бичлэг дээр бас багш нь оруулсан байгаа шүү. За одоо ингээд жишээлбэл гэрийн даалгавар илгээх гэдэг дээр дарлаа. За энэ гэрийн даалгаврыг илгээх дээр ингээд дарчээ. За тэгээд add submission гэдэг дээр дарна. За ингэж харагдана шүү. Энэ сум дээр ингээд дарчиж бас болно. Аль эсвэл энэ уртлынхын өндөр дээр дараад upload file гэдэг дээр дараад choose file гэдэг дээрээ дараад за тэгээ ингээд бас компьютерийнхаа юунасаа даалгавраа сонгоно гэсэн. За даалгавраа сонгосон бол open гэж дараад upload this file дээр дарна. За ингээд save changes гэдэг дараад даалгавар маань амжилттай илгээгдэнэ. Амжилттай илгээгдсэнийг хэрхэн харах вэ гэхээр ногоорч харагдана гэсэн. За энэ улаан нь яаж байгаа гэхээр чи нөгөө илгээх хугацаанаасаа хоцорч илгээсэн учраас ингэж харагдаж байна. За тэгээд grading status багш нь үзэж дүн тавиагүй учраас одоогоор not graded библиэл гэм байдалтай харагдаж байна. Энэ чиний илгээсэн файл нь харагдаж байна гэсэн.